За энэ Үүнээрээ санал хураалт явууш гişүүд таны Евразийн улс орнуудын тэр орнуудаас одоо манайд хичнээн хэмжээний тамхи орж ирдэг бэ гэдэг нэг юм мэдээллийг нэмж авъя. Хоёрдугаарт за тамхины тухай хууль батлагдвал энэ онцгой албарын тухай хууль дахиад одоо өөрчлөлт орж таарах нь байна. Тийм үү? Үнэндээ та санал нэг байна уу? За энэ хоёрсод хариулъя. За бид гайлын албан татвар дээр өөрчлөлт оруулахгүй гэсэн үүрэг хүлээж байгаа. Нийт 367 бараанаар харилцсан үүрэг хүлээж байгаа. Онцгой албан татварыг нэмэх хасах асуудал манай өөрийн дотоодын бүрэн эрхийн асуудал. Тэр хүрээн дээрээ тамхины ялтын хуулийн дээрээ татврын хүрээгээ нэмэгдүүлээд янжуур байна уу, дүнс байна уу, тэр веб байна уу, тэр ажилтг нь байна уу, яадаг нь байна уу, бүгд одоо тэр хэрхэн одоо онцгой албан татвар ногдуулах нь манай дотоодын асуудал юм байна. Бид бол гадаад худалдаандаа барьж байгаа гайлын татвар дээр ижил тэнцвэн өргөө хүлээгээд ингээд өөрчлөлт оруулж байгаа. За татврын мэдэг дээр ялангуяа гол Евразийн орнуудын гол тамхи үйлдвэрлэгч нь Казахстан улс юм байна. Энэ Америкийн одоо гол үйлдвэрүүд Казахстанд байршилж одоо үйлдвэр явуулдаг. Тэгээд тэндээс нэлээд том урсгал байгаа. За татврын газар гайлынх нь мэдээ өгөөрэй. Ажлын хэсгээс хариулж яах юм уу? За санал хураалт тухайн ажлын хэсгийн нэмэлт хариулт өгчээ. Хэн хариулах юм? За Чимэд Сүрэн дарга. За гишүүдийн чуулганы тахимд хүрэлцээрээ санал хураалт явах гэж шүү. За мөнгө төгшин асуултанд хариулъя. Сангийн яам доторын болон газар Чимэд Сүрэн. Тэгэхээр Евразийн 5 орноос бол тамхины импорт бол 37.9%, нийт импортын 37.9%-ийг нь бол энэ 5 орноос бол оруулж ирдэг байгаа. За түрүүний хэлсэн гишүүдээс санаачилсан хуультай бол энэ хууль бол тэрсэлдээд байгаа мөн өөрөөр хэлбэл зөрчилдөх зүйл бол байхгүй. Энэ хууль бол одоо энэ улсын хурлаар энэ төр хэлцээр батлагдаад түүнийг дагалдуулж гарсан улсын хурлын 117 дугаар тогтооллоор энэ тарифын зөрүүг зохицуул гэж засгийн газарт өөрөг өгсөний дагуу оруулж ирж байгаа хуулийн төсөл байгаа. Тэгэхээр энэ хуулийг батлагдаад явхад дараагийн гишүүдээс санаачилсан хуулийн дээр бол тамхины одоо электрон тамхи болон веб түүнд бие хэмжээгээр ногдуулахтай холбоотой татврын асуудал яригдах учраас одоогийн бидний энэ хүндсэн асуудалтай нэг ч зүйл бол зөрчилдөхгүй.